Улаанбаатар хотын дарга Нямбатар танаа. Чи хин бэ? Чи яг өөрөө хин бэ гэж би асуумаар байна. Эсвэл бичлэг харсан чинь нэг баах хүмүүс дагуулад явцсан. Тэгсэн чинь нэг иргэн энэ хот өмхий байна гэсэн чи юу гээд байгаа? Чи хин хэмжээгээ мэдэн шүү гэж чи хин харин. Хөөе. Тагжсэн нохон гөлөг минь. Хиний хүчээр улс төрд гараад хиний хүчээр тэг яг чи хулгайч нарын хүчээр долоодог хүмүүсийн хүчээр чи хотын дарга болсон байж болно заяа. Зүгээр чи Монгол улсынхаа Улаанбаатар хотын иргэдтэй чи ингэж харьцахгүй. Бид сайн бичлэгийн үзэл бүр гид дург өрчлөөр хэмжээндээ байгаараа чиний хэмжээ яг юу юм? Чи чаддсан бол одоо миний фэйсбүүкийг нэг хаагаад гараа заяа. За чаддсан бол чи миний фэйсбүүкийг хаагаад чаддсан бол чи надтай ирээд уулзаарай. Хэмжээндээ бай гэдэг бол. Яг адилхан би энэ Улаанбаатар хотын иргэн яг адилхан энэ Улаанбаатар хот чинь тэр чигээр өмхий байна заяа. Чи өнөрт түн богооз. Би зүгээр Улаанбаатар хотод юм хийсэнгүү байрсангүй ч Нямбатартай ярихгүй. Угаасаа Улаанбаатар хотод анхнаасаа энэ 30 жилийн тогтолцоонд маш буруу, үндсэн буруу учраас одоо засыг засварлаа гээд маш их хугацаа орно, маш их мөнгө орно гэдгийг би мэдж байгаа. Яг бодит байдалтай тэр бол үнэн. Чам шиг нэг нөхөр гарч ирээ шууд Улаанбаатар хотыг хөгжүүлчихгүй би аймаасаа ойлгож байгаа. Гэхдээ чи Улаанбаатар хотын захирагч юм бол иргэдтэйгээ чи яг одоо ноёнтон шиг хаан шиг харьцах ёстой. Улсын хурлын гишүүд Улаанбаатар хотын захирагч ер нь энэ төрийн албанд байгаа хүмүүс бүгдээрээ иргэдтэйгээ хүндлэлтэй харьцах ёстой. Иргэдтэйгээ яг л хаан мэт харьцах ёстой. Ягаад гэвэл та нар бидний төлөө юм хийх гэж Улаанбаатар хотын төлөө юм хийх гэж гарч байгаа болохоос ш өөрсдийнхөө амбицийг өөрсдийнхөө эгог тижээж өөрсдөө баян болох гэж гараагүй нохон гөлөгнүүдээ. Битгий давраад байгаарэ. Одоо харин бүр зүгээр нэг муу ядруу нэг хөгшөө ах өмхий нөтөд гэсэн чинь байрч зодох нэ. Стач харин. Би одоо миний ээж намайг битгий хараал хэлгээд тэгээд үнэхээр ингэ хэлэхгүй байж чадахгүй маа нэрэ. Та нар одоо нэрэ яг юуны төлөө гарцсан гэж бодоод байгаа юм бэ? Та нар Монгол улсын иргэдийг дарамтлах гэж, Монгол улсын иргэдийг хохирох гэж гараагүй шүү дээ. Та нар Монгол улсын иргэдийг сайхан байлгах гэж, Монгол улсын иргэдийн төлөө юм их гэж гарч байгаа гэдгийг аймаас ойлгох хэрэгтэй. Хоншгүй ирэх хүн Нямбатар гэдэг бол. За яг хөө тэр асуушроо давгд орж ингээд тэр сонгуулийн юмдэр нь очсон юм байлээ. Өөрийг нь дэмжсэн юм байлээ. Тэр үед нэг нохон гөлөг шиг хажууд нь ингээд энийгээ зогсчихсан юм байж дараа нь ярьслага өгөхдөө асуушроо надад сайндаа биш те. Тэр нэг миний эсрэг нэр дэвчсэн үнийг унгахын тулд намайг гэж дэмжсэн гэж ярьж байгаа ирэх хүн бол ягаад ч хоншгүй ирэх хүн багхгүй. Ямар ч алхахантай байсан өөрийг нь дэмжсэн хүнийг ядаж хүнд баярлаа гэдэг сэтгэлтэй байх хэрэгтэй. Дараа нь муулахгүй гэдэг хүнд нэг хүн чанар байдгийг. Тэм сэтгэлгүй ирэх хүн бол ер нь ирэх хүнийг өөрийнх нь гаргаж байгаа тэр жижиг сажиг зангаас л мэдэж болно доо. Тэгээс нэг амар их юм хийсэн, амар лаг юм хийсэндээ ерөөсөө биш, амар их мөнгөтэйгээр нь биш. Ирэх хүний тэр жижигхэн одоо хүнд баярлж байгаа тэр сэтгэлээ дараа нь яаж гаргаж байгаа гэдгээс л ер нь бол ирэх хүнийг ямар хүн ирэх хүн бэ гэдгийг мэдэж болно. Тэгэхээр Нямбатар зүгээр битгий хэмжээнд чи харин хэмжээнтэй байгаарай заа юу. Одоо харин бүр иргэд мэрэгдээ загинж мэгэж харин юу харин бодоод тасч.